За өөрөө минь ерөнхий сайд тандчны хэдүүх хэлэх гэсэн юм аа. Нэгдүгээр та бизнес эрхлэгчтэй хайртай ерөнхий сайд байгаарай. Яг бол та өөрөө бас бизнесийн салбарт аж ахуйн гэж эрхэлж исэн тодорхой тооны хүмүүсийг бас ажил олгочоор хангаж исэн юм уу. Тийм учраас өнөөдөр бүх төрлийн татвар шимтгэл, торгуул гээд алдан гэдэг бизнес эрхэлж байгаа хүмүүс бүгд ийм юм төлж одоо үйлдэл үзэж байгаа. Жохон илүү гарсан мөнгнөөс нь урамшуул нийгмийн татвар давна гэж дахиад хамладаг юм байгаа. Бусдаар гүйцэтгүүлс арга хэмжээнээс нь нийгмийн даатгалын шимтгэл аавна гэж татвар авдаг гэж бас ингэж бизнес эрхлэгчтэй бас үлийн үздэг нэг юм тогтолцоо байгаа. Багахан зөрчил илэрхээр тэрэн дээр нь очиод торгуул алдан тавьдаг бас ийм тогтолцоо байгаа. Олсон орлогын алдан эсвэл зөрчил гэдэг тухайн амдаг ийм бас процесс байгаа дээ. Тийм учраас ерөнхий сайд та бизнес эрхлэгчид дэмждэг, аж ахуйн нэгжүүдэд хайрладаг тийм ерөнхий сайд байгаас гэж хэлэх гэсэн. 2016 онд Монгол Ардын нам засгийн эрх барихтаа нэг төрлийн татвар нэмэхгүй гэж амлаж исэн. 20 онд бас энэ амлалтаа хэрэгжүүлээгүй. Түүнээс хойш нийтдээ давхарцсантайгаар 19 төрлийн татварыг Монгол Ардын нам эрх барьж байгаа 10 жил хугацаанд нэмлээ. Нийслэлийн татвар 2 дахин нэмлээ. Нийслэг нийтийн тээврийн зэрэглэлийн татвар 5 дахин нэмлээ. Авцаа ашиглалтын татварыг 3 дахин нэмлээ. Иргэдийн банкнд хадгалдаг байсан хүнс нь хүү тооцдог боллоо. Газрын төлбөр нэмлээ. Суудлын автомашин онцгой албантар нэмлээ. Нийгмийн даатгалын хууль нэмэлт дөржид оруулаад ажил олгосоос 26 шимтгэл авдаг боллоо. Ер нь сүүлийн 10 жил эрх барьж байгаа Монгол Ардын нам эдийн засгийн талаар, татварын талаар, аж ахуйн нэгжүүдийн талаар ярьсан үр яриа амлалтууд чинь бүгдөө өнөөдрийн байдлаар тэг байгаа шүү. Хоосон боомлсон, нэмсэн, хаасан, боосон үйл ажиллагаа явуулахын үл дэмжсэн, үл хайхарсан ийм эдийн засгийн бодлого өнгөрсөн 10 жил хугацаанд явлаа. Тэгэхээр анх засаг авсан буюу 2010 онд авсан засаг авахдаа амлж 12-ын засаг авахдаа амлж исэн эдийн засгийн чиглэлийг мөх амлалтуудаа хэрэгжүүлээрээ дахиад өөрөө л ооцсон битгий болохоор 10 жил ооцсон шинжтэй яваад өнөөдрийн байгаа эдийн засгийн бүтцийг та нар ингээ харж байгаа. Энэ бодитоор байгаа. Иргэдийн бодит амьдрал орлого нэмэгдсэн үү? Нэмэгдээгүй. Худалдаа авах чадвар сайжирсан уу? Сайжраагүй. Өрхийн амжиргааны төсвөн дээшлэн үү? Дээшлээгүй. Тэгээ өнөөдөр бид энд ингээ сууж байна. Зөвхөн цагаан сарыг ухтаад гол нэрийн үндэсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн багадаа 16%, хамгийн ихтэй 280 өслөө. Үхрийн мах өнөөдөр 31 даваа явчлаа. Бусад өргөн хэрэглэний бараа бүтээгдэхүүн дахиад 10-аас 15 нэмэгдэж байна. За одоо ингээд 4 сарын 1-ээс захилгааны өнгөрсөн жил захилгааны үн нэмэгдсэн. Энэ жил шатхууны одоо нэмэгдэх юм бол дахиад энэ гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүнүүд чинь 10-аас 15 хамгийн багадаа нэмэгдэнэ. Үүнийг дагсан эдийн засгийн бодлогоудаа хийгээрээ дахиад хэлий бизнес эрхлэгчтэй, аж ахуйн нэгжүүдтэй, хөдөлмөр эрхлэгчтэй, монголчуудтай хайртай ерөнхий сайд байгаарай. Таны ажлын үр дүн бол юугаар хэмжигдэх вэ гэхээр өрөөл ооцонгийн хэрэгжилтээр биш, иргэдийн бодит амьдралд халаасан дэх орлого нь хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ? Худалдаа авах чадвар нь яаж сайжирсан бэ? Аж ахуйн нэгжүүдийн ажлын байр хэдээр нэмэгдсэн? Бизнес эрхэлж байгаа аж ахуйн доо хэдээр нэмэгдсэн? Татвар төлсөн аж ахуйн нэгжийн доо хэдээр нэмэгдсэн бэ гэдэг энэ үр дүнгээр үнэлэгдэнэ. Тэнэсэж би энэ магчин сайхан үг, би эндээ урны үг хайрлсан энэ юугаар хэмжигдэхгүй шүү гэдгийг танд хэлэх гэсэн. Тэгээ танд ажлын амжилт хүсье.